Сайн байцгаана уу хэрхэн мөндөд сонсогчдоо. WCCM Христ итгэл радиогийн зүгээс та бүхэндээ мэдчилж байна. Ариун сүнсний өдөрдөмж эзний амьд үгээр таны замын гэрэл хөөлдөгт илүү болон өдөрдөгдөн энэ амьдралын турш итгэлийн амьдралаараа туулан яваа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэндээ эхлэхийн өмнө нэгэн Библийн ишлэлээс хуваалцахыг хүсэж байна. Эфес номдэр хэлэхдээ ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдхийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрнээр бэлгэх болтугай. Амен. Илч Паул Эфес хотод байгаа итгэгчдэд энэхүү мессежийг илгээсэн байна. Тэгээд бид хүнд итгэснээ мэднэ. Бидний итгэдэг эзэн бол үнэхээр гайхамшигтай. Агуу бидний мэдлэгээс хэд хол давсан гэдгийг бид өнөөдрийн нэвтрүүлгээс онцлохыг хүсэж байна. Ингээд хамтдаа нэг магтаалын дууг сонсох. Эхний магтаалын дуу бол Sir Alex буюу Мантай гэдэг нэрээр бид сайн мэдэн шүү дээ. Ах юм дуулсан магтаалын дуу гişлүүлэхэр болсон байна. Ингээд эхний дуугаа хүлээвэн сонсцгоо. Хугацаанд хэрэгддэггүй цагийн айсаар өршөлддөггүй Иммануэль Үлж бидэнтэй хамт байх гэж Иммануэль нэр авсан цагийн айсаар өршөлддөггүй Иммануэль Үлж бидэнтэй хамт байх гэж Иммануэль нэр авсан Иммануэль
Амен ингээд бидний цаг хугацаанд захирагддгөө бидний мэдлэгээс хит давсан те эзнийг алдар магтаалын донд бид нар хүндлэх цаг ирсэн байна. Ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийн талаар товчхон танилцуулга хий. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань 1-р хэсэг болон бидний бэлдсэн магтаалын дуунууд, 2-р хэсэг буюу уянгагийн маань болон байгаа. Тэгээд олон сонирхолтой гэхээс илүү ивэлтэй, ерөөлтэй магтаалын цагууд байх болно. Тэгээд өнгөрсөн нэвтрүүлгийг сонссон сонсогч нар маань ямар амлалтууд өнгөрсөн нэвтрүүлэг дээр явсан бэ гэдгийг бас санаж байгаа. Тэгээд үүний дагуу бид нэвтрүүлэг бас бэлдсэн байгаа. Тэгээд 3-р хэсэг буюу зочны минь цаг. Энэ удаа бас бид захиалгын дуу биш зочны цаг явуулахар болсон байгаа шүү сонсогчдоо. Тийм учраас өнөөдрийн нэвтрүүлэг маань бас захиалгын дуу хүлээн авахгүй гэсэн үг байх нэ. Тэгээд үүний оронд та бүхэндээ нэг гайхамшигт гэж хэлж болохгүй маа. Чухал те одоо үн цэнтэй нэгэн зочныг урьсан байгаа. Ингээд манай нэвтрүүлэг маань Магтан дууны радионы нэвтрүүлэг. Манай нэвтрүүлгээр Магтаалын радиоос Магтаалын дуунууд ишгэлдэг гэдгийг дахин хэлмээр байна. Бид хамтдаа нэвтрүүлгийн маань зорилгыг бас хэлж танилцуулъя хэмээн бодож байна. Тэгээд сайн мэдээг тарааж Магтаалын дуугаар сэргэж хамтдаа бид нэр хүчрхэх шүү гэдгийг тунхаглахын тулд манай нэвтрүүлэг маань энэ эпирээр буюу энэ цагт яг цацагдж байгаамаа. Тэгээд 7 хоног болгоны даваа гарагийн Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутанд, Сөүлийн цагаар 20 цаг 30 минутанд явдаг байгаа. Facebook Live хэлбэрээр явагддаг. Мөн та podcast аппликейшнаар дамжуулан манай энэхүү нэвтрүүлгийг аудио хэлбэрээр сонсох боломжтой. Тэгээд iPhone утастай хэрэглэгчид маань podcast application шууд ороод Христчийн Магтан дууны радио гэсэн түлхүүрээр хайх боломжтой бөгөөд Android утастай хэрэглэгчид маань podcast application-ыг татаж авах хэрэгтэй. Тэгээд сонсох арга нь адилхан байгаа. Мөн Facebook WOW-CCM доогуур зураас Mongolia гэсэн пэйж рүү нэгдэж энэ нэвтрүүлгийг болон бусад лайв нэвтрүүлэг хадгалагдсан байгаа. Тэрнээс та бүхэн сонсохыг хүссэн дугаараа сонсоорой. Хамтдаа сурахыг хүссэн дугаараа сураарай гэж хэлмээр байна. За. Өнгөрсөн удаа нэгэн түүхийн талаар ярьсан шүү дээ нөгөө наркозын талаар. Тэгээд манай нэг сувлагч найз маань бараг наркоз ахаа гэж нэг хэлж ийснийг бас сандж байгаа бах. Тэгээд би тэр хүний нэрийг одоо илүү баталгаажуулсан л та. Тэгээ Симпсон гэдэг нэртэй нэг юм ч юм байлээ. Тэгээ ямар учиртай юм яриад байна вэ гэх юм бол Библийг уншиж байгаад нэг унтуулах буюу холоор амин гэдэг бодисыг хамгийн түрүүнд нээсэн юм байна. Тэгээд эмч байсан учраас өвчтнүүдтэйгээ шаналж байхад нь өвдөлтийг нь яаж баг мэдрүүлэх вэ? Энэ өвдөлтийг би яаж мэдрүүлэх байхаа гэдэг тэр зүрхтэй тэр өөрийнх нь сэтгэл зүрх маш ихээр өвддөг байсан юм, маш их хайрладаг байсан юм. Тэр юм чинь үнэхээр Библиэс хайртай байсан. Тэгээд нэг удаа Библийг уншиж хагаад Адамыг гүн нойронд автуулсны дараа Бурхан түүний хавиргаас нь сугалж Яваг бүтээжээ гэсэн хэсгийг уншсан юм байна. Яг үүнээс санаа аван тэрээр унтуулж бид нар мис засал хийх ёстой юм байна гэдгийг нээсэн хүн бол Симпсон гэдэг юмч байсан юм байлээ шүү. За. Тэгээд хамтдаа бас нэгэн одоо санаа байна. Тэгээд энэ юу вэ гэхээр бид нар ингээд комент маань ингээд дуу явж явах үед ирдэг байгаа. Тэгээд янз янзын комент байдаг те. Эзэн бурхнаа магтъя, амен. Тэгээд өөр түүний хүндлий эсвэл сайн уу, амжилт хүсье, баярлаа гэх мэт. Тэгээд дуу явж явах явцад энэхүү комментүүдийг ирэх тохиолдолд нэг гарын хөдөлгөөнөр ч юм уу те хариу өгчөв ямар вэ гэсэн би нэг манай хамт олонны зүгээс гэж бодсон юм аа. Тэгээд амен буюу итгэлийн тухаг те манай сонсогчд маань итгэлийн тухаг хэлж болно. Тэгээд амен гэхэд нь бол одоо we гэдэг victory гэдгийг илэрхийлж байгаа те we баярлаа те та бүхэн амжилт хүсье гэсэн хэрвээ юу байх юм бол коммент байх юм бол баярлаа буюу like буюу баярлаа. Тэгэд эзэн бурханд яг алдарн байгвэ гэх юм бол дээшээ хоёр хуруугаа дээшээ яг тэнгэр рүү заах бол энэ бол эзэнд яг алдар байх болтугай гэсэн утгыг илэрхийлж байгаа юм байна бишээ илэрхийлэх болно шүү. Мөн сайн уу гэсэн мессежүүд их ирдэг шүү дээ. Сайн уу гэх юм бол тэгээ сая ч гэсэн бас олон хүмүүс олон бишээ нэг найз маань те сайн уу дөлөө гэсэн байна. Тэгээд сайн гэсэн байгаа бас холбогдсон хүмүүстэй сайн уу гэсэн энэ мэдлэгийг хүргэсэн байгаа шүү. За манай нэвтрүүлгийг та бүхэн шеэр хийж өгөөрэй. Учир нь бид нар хамтдаа итгэлийн гэр бүлийнхэнтэй хамт эзнийг магтах нь бидний хувьд хамгийн сүнслэг тэр хүчрхэг магтаал болон хүчрхэг тэр тулаан хийх яг тэр дайчин болоход нь бэлтгэдэг зүйл учраас
бидний тэмцэл бол махан биеийн эсрэг биш байгаа тийм дайн тулааны эсрэг биш байгаа тийм сүнслэг орчинд явагддаг тулаан гэдгийг бид санах хэрэгтэй. Тийм учраас магтаалаар бид нэр бүрэн зэвсэлэх хэрэгтэй. Найз нөхдөө хамтдаа өрн бид нар хамтдаа эзнийг магтахад үнэхээр их баяртай авах болно. За маш их ярьчлаа. Тэгээд дараагийн дуугаа хүлээн аван сонсъё. Энэхүү дуу бол ариун сүнстэй холбоотой дуу байгаа. Тэгээд ариун сүнсний хүч чадлыг, ариун сүнсний галыг бид нар авснаар ямар үр дүнд хүрэх вэ? Тэгээд энэ бол солонгос хэл дээр магтаал байгаа шүү. Гэхдээ бид монгол хэлээр доор коммент маягаар үгийг гаргах болно. Тийм учраас хамтдаа ариун сүнсний галыг хамтдаа сонсон зүрх сэтгэл дотроо бадраацгаая. Ингээд дараагийн дуу. За тэгээд бид нар хамтдаа Акталын дуугаа хүлээн сонслоо. Тэгээд та бүхнээс хүлцэл өчгөд найруулагчдаа би нэг буруу дугаар өгсөн байна. Тэгээд тайлбар зарлсан дуу маань явсангүй. Харин дараах дуу маань явчлаа. Тэгээд ариун сүнсний галыг буулгаж өгч юм Акталын дуу бид нар уянгаагийнхаа болонгийн дараа хөрөх болно. Ингээд уянгаагийн болон маань хэдийнэ бидэнтэй уулзахад бэлэн болж уянгаа маань ч гэсэн ирсэн байна. Тэгээд за сайн байна уу уянгаа? Сайн байцгаана уу? Ерөөлийн өөр нэвтрүүлгийг сонсож буй мөн Facebook-ээр яг одоо үзэж буй үзэгч сонсогчаа. За тэгээд манай уянгаагийн маань хүрэгдэг болон маань одоо ер нь өнгөрсөн 7 хоног болохоор мөнхийн аялгаа гэдэг нэртэй болол яасан бэ гэсэн санал ирсэн. Тэгээд олон хүмүүсийн ихтэй комент бичиж байгаа л уянгаагийн болон гэдэг нэрээр их хүрсэн байна лээ. Тэгээд
Уянгаа маань өөрийнхөө булангийн талаар анх удаа сонсож байгаа сонсогч нартай нэг тайлбар хийж өгөөч гэж хүсэж байна. За миний болон за миний хөтлж байгаа энэ болон бол тэгээд ерөөлийн үүр нэвтрүүлэг дотор байдаг нэг коно гэж ярьдэн шүү дээ, тийм. Нэг болон байгаа. Тэгээд энэ маань 7 хоног бүр нэг шинэ сэдвтэй биерэн. Тэгээд тэр сэдвийнхаа дагуу эзнээс гуйж агаад бас үг авсныгаа та бүхэнтэйгээ хуваалцаад тэгээд түүндээ бас таарсан тохирсон 3 дууг авчирч өгч явах болно. Тэгээд бас мөхөс би тэгээд бас эзнийг магтахаар ингээд бас найзуудтайгаа бас ингэж магтахаар ирдэг байгаа. Тэгээд ямар ч байсан бэлдээд ирдэг доонуудыг маань бас хүмүүс маш их дэмжиж байгаад маш их баярлаж байгаа. Тэгээд энэ 7 хоногт гэсэн би бас шинэ дуутай ирсэн байгаа. Амен. Тэгээд хамт сонсож байгаа 33 сонсогч маань байна. Та бүхэндээ бүгдээрэнд нь үнэхээр их талархаж баярлж байна. Тэгээд уянгагийн маань өнөөдрийн сэдв маань юу байгаа лээ? За өнөөдрийн сэдв бол чимээгүй цагаар дамжуулаад итгэл гэдэг үг маш их орж ирсэн байхгүй юу? Тэгээд итгэл гэхлээр итгэмжит гэдэг үг их орж ирсэн. Тэгээд энэ сэдвтэ тохирсон бас дуунуудыг эзнээс гуйсан байгаа. Тэгээд юуны төрөнд эхний дууга хамтдаа сонсъё. Тэгээд та бүхэн мэдэх бах чин зорог пастрын зохиосон итгэл гэдэг дуу байгаа. Тэгээд та бүхэндээ эхний дууга эхлээд хүргье. Замхаргуг ухтанч зовлонгийн хүндийгөө наргисан өдрүүдэж дайран амьдрал мэн замтаа тулхан үлдээж артгаа иргэн хараханд учирдэж байжээ цөхрөн өнөх үед мэн намайг өрн яваач цөгөр тулах үед мэн Таяг минь бодож замгүй харамхад дараас мэн хөтлөж залбирх үгийг минь зааж шивнэ хилээ итгэл амьдрал мэн шарлаад өнөх навчс шиг алтан дэлхийг чимээ Хоногдох цэцэг шиг Багын амьдрал мэн үхшгүй мөнхийг хайж Ахуг орхон халж Алтун нисхийг хүснэ Цөхрөн өнөх үед мэн Намайг өрн яваач Цөхөр тулах үед мэн Таяг минь бодож Замби харамгүй Дараас мэн хөтлөж залбирх үгийг минь зааж шивнэ хилээ итгэл мэн Дортолох хүнэн таяг минь бодож замгүй харамхүйд гараас мэн хөтлөж залбирх үгийг минь зааж шивнэн хилээд шитгэрнэ амьдрал мэн замхаргуг ухтан тосч зовлонгийн хүндийгөө наргисан өдрүүдэж дайран амьдрал мэн замтаа тулан үлдээж артгаа иргэн харахад учир нүгдэж байжээ
heaven, hallowed be thy name. Thy kingdom come, thy will be done on earth as it is in heaven. Give us this day our daily bread, and forgive us our trespasses, as we forgive those who trespass against us. And lead us not into temptation, but deliver us from evil. For thine is the kingdom, the power, and the glory, now and forever. Амен. За, уянган энэхүү сэдвийг энэхүү дуугаа сонгох болсон шалтгаан нь юу вэ? Энэ сэдвийг сонгох болсон шалтгаан гэх юм бол мэдээж эзний үг ирсэн байгаа. Тэгээд Лук 16-гийн 10 дээр гардаг. Хин баш бага юмд итгэмжтэй байна. Тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг гэсэн үг маш хүчтэй юм ирсэн гэх юм уу. Тэгээд гэхдээ ингээд айгүй олон үг ярьдаг л дээ. Тэгээд бурхан яг юуг яриулахыг хүсэж байгаа юм болоо гэж би их одоо өөрийгөө дарахыг хичээсэн. Яг л миний ярихыг хүссэн сэдв маш их байдаг. Тэгээд мэдээж тэр болгоноос эзэн 7 хоног болгон ямар нэгэн гол одоо поинтыг өгөхийг хүсдэг шүү дээ. Тийм болохоор Лук 16-гийн 10 энэ үг болон тэгээд бас 2 дугаарт нь болохоор ийм байдаг л да. Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй үнийг эзэн хайдаг гэж шастрын дээр бас гардаг. Тэгээд бүр ингээ хайн эрен байдаг гэдэг байдаг шүү дээ. Тэгээд Үйлс нам дээр болохоор энэ нь одоо Давид юм а гэж эзэн хэлсэн байсан. Тэгээд тууштай бөгөөд итгэмжтэй гэхээр Давид болвол эзний одоо эзэнд өөрийн бүрэн бүх зүрх сэтгэлээ ингэ зориулж байсан. Тэгээд эзэн Давидыг хараад миний зүрх сэтгэлийн дагуу хүн гэж яг хүлээн зөвшөөрдөг штэ тий. Тэгээд итгэл даасан тийм Давид шиг тийм бааtruуд болох юмсан гэж нэгдүгээр төссөн. Хоёрдугаарт бас итгэлийн амьдралын талаар маш их бодсон л доо. Тэгээд өнөөдөр ялангуяа маш их бодсон. Тэгээд төрийн талаар болохоор хамгийн агуу тушаал гэдэг тийм одоо сэдвэр бид л ярилцсан шүү дээ. Тэгээд энэ 7 хоногт ягаад эзэн итгэлийн талаар ярих гэсэн болоо гэж би их асууж гойсон. Тэгээд түүний дагуу эзэн хэлэхдээ итгэгч хүн борт тийм зүйл байж магадгүй юм л да. Итгэлийн амьдралд нэг маш том сорилт гэх юм уу да. Тийм зүйл байлгүй яг уу тийм болдог. Гэхдээ тэр дундаа хамгийн том одоо итгэлийн амьдралаар үнэхээр явах уу үгүй юу гэсэн маш тийм том одоо сорилт гэж хэлэхөө тэрнийг даваад гарах даваа гэж хэлэхөө. Яг одоо итгэлийн амьдрал дээр ирсэн тэр том давааны цаана гарах юм бол одоо итгэлээрээ явна. Шулуун зам бууж өгөөд одоо буцаж дэлхийн амьдрал руу эргэж очноо гэсэн сон бол тийм. Тэгээд миний хувьд болохоор би багасаа цуглаанд явсан л да. Тэгэхээр 10 жилээс эхлээд цуглаанд явсан. Тэгээд сургуулаа төгсөөд 3 жил гарan яг нийгэмдэр гараад ажил хийсэн. Тэгээд яг одоо энэ жил гэсэн үг надад яг тэр том одоо даваа гэх юм уу тийм даваа ирсэн. Тэгээд яг тэр үед WCCM-с ийм хүсэлт яг ирж исэн байхгүй дөлөө өөрөө над руу ярьж исэн. Тэгээд би тухайн үед би маш их юм өөртөө итгэлгүй тий. Тэгээд өөртөө байтугай эзэнд бүх итгэлээ дөр өгч чадахгүй байхад яаж би энэ үйлчлэлд орох хэлээ. Гэхдээ миний бас хүсэжсэн залбирлын хүсэлт байсан. Тэгээд би ямар ч байсан түр хойшлуулад тэгээд ямар ч байсан залбирал дундаа итгэлийн одоо юу гэдэг талбартаа зогсоод тэг эзэн хамгийн гол нь эзэн маш тийм их хайраараа намайг бас дуудсан л та. Тэгээд одоо болвол дардан зам гэж хэлхий таашин шулуун зам хаашаач үнэхээр буцах замгүй болтлоо би баг одоо ойлгосон гэх юм уу. Гэхдээ тэр нь нэг тийм маш том үйл явдал биш зүгээр л зүрх сэтгэл болсон зүйл л дээ. Тэгээд эзэн дээр ирээд баг 10 жил болсны дараа жинхэнэ бүр эзний оршихуй бүр маш ихээр буусан гэх юм уу. Тэгээд би энэ одоо итгэл гэдэг сэдвийн дагуу бас ярих хуваалцах хэрэгтэй байна. Тэгээд надаас өөр итгэгчид гэсэн ийм зүйл мэдээж амьдралд тохиолддог баг. Тэгээд тэр талаар бас та бүхнийг бодоод бас итгэлийн замаа цаашдаа улам сайн авч яваасай гэж хүссэн юм аа. Амен. Хүн болгоны хувьд ч гэсэн нэр итгэлийн замаар алхах үед тийм амархан биш ээ. Миний бодол ч гэсэн яг энэ. Тэгээд итгэлийн замаар явах үед цаад дотгоор даваанууд хүргэж гарч ирдэг. Гэвч яг энэ зүйлсийг яаж хүлээж авах гэдгээс их шалтгаалдаг юм байна лээ. Тэгээд миний хувьд болохоор за сорилт ирэх нь тодорхой ч юм уу те хэцүү байдал ирэх нь тодорхой.
Тэгэхээр би сул дорой учраас энд бол унана гэдэг юм тий. Унах юм бол бас буцаад илүү хүчтэйгээр болсон ч гэдэг юм уу. Ингэж одоо юу гэдэг хандлага маань ийм байсан. Гэхдээ сүүлийн үеүүдэд надад юу гэж бодогдож байгаа гэхээр мэдээж хэцүү байх нь тодорхой. Гэхдээ би яг хэцүү байсан ч гэсэн тэрхүү зүйлд ингээд унана ч юм уу тий. Хэцүү байгаа чи би одоо унжиж одоо сайн ихтгэлтэй болно гэдэг ч юм уу нэг тийм нэг хандлага биш. Хэцүү байсан ч гэсэн эзэнтэй хамт яг давж туулах юм байна гэсэн тэр нэг үгээр ярихад нэг талаас ингээ харах юм бол одоо итгэл дотроос найдаж байгаа мэт нөгөө талаас илүү харах юм бол бурханд илүү найдаж байгаа тэр зүрх сэтгэл яг надад илүү ихээр үүсч эхэлсэн. Тэгээ миний итгэлийн амьдрал явж гисэн бас магадгүй маш том алхам болж байгаа гэдэгт би бас итгэлтэй байгаа. Одоо аливаа асуудлыг харах үнцэн маань өөрчлөгч гэсэн үг шүү дээ. Амин. За. Гайхалтай. Одоо 2 дахь дугаар сонсох уу? За тэгээд 7 хоногийн дундуур маш гайхалтай манай сонсогчд маань хуваарай бас надтай холбогдсон. Тэгээд яг одоо үзэж байгаа хэсгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Ганчимэг гэдэг манай одоо дүү маань, итгэлийн дүү маань нэг хүсэлт илгээсэн. Тэгээд анхны хүсэлт учраас аль болох үнийг бас биелүүлэхийг зорьсон байгаамаа. Тэгээд юу вэ гэхээр Ганчимгийн маань ихч Гантуяагийн төрсөн өдөр юм байна өнөөдөр бах. Тэгээд өнөөдөр ерөөлийн дууг бас явуулж өгөөч гэж гуйсан байгаа. Тэгээд би бас хүсэлтийг нь мэдээж хүлээж аваад ерөөлийн дууга бас хүрэх гэсэн юм аа. Тэгээд төрсөн өдрийн мэд хүргэе Ганчимэг дүүгээс нь Гантуяа ихчтэй зориулсан юм шүү. Ерөөлийн дуу. Таныг юроё ихэцнийхээ нэрээр таныг юроё ихэцнийхээ Баярлалаа. Тэгээд энэ Магдалины ерөөлийн дуу маань Ивэл-ийн дуу маань хүн болгонд маань хүрч бас захиалсан хүнийг өрөөх болтгой. Тэгээд ягаад гэвэл захиалсан хүн маань энэ дуугаар дамжуулан энд сонсож байгаа бүх сонсогчныг бас биднийг өрөөж ин гэсэн үг шүү дээ. Тэгээд захиалс одоо очих ёстой хүндээ очсон байгаасаа гэдэгт бас их хүсэж байна. Тэгээд захиалгыг аваад сонссон хүн ороод ирж байна. За баярлаа. Ариун Баатрийн Ганчимэг дүү маань баярлаа. Уянгаагч маш их баярлаа гэсэн маань тэгээд их чин Гантуяа их чин сонсож амжсан болов. Тэгээд эзний нэр дээр бас өрөөж байна. Ганчимэг Ариун Баатар сонсогчтой онцгойлоод баярлаа. Ягаад гэвэл манай нэвтрүүлгээр дамжуулан ерөөлийн дууг явуулж биднийг бас өрөөч гэсэн дүнхээр баяртай байна. Баярлаа. Тэгээд
энд Spinel Michelle гэдэг сонсогч маань нөгөө Европоос сонсдог гэсэн баг те. Тэгээ цагийн зураг гардаг болохоор бас танаа нэвтрүүлгийг үзхийн тулд өглөөрт 5 цагт босч вэ шүү гэж явуулсан байна. Гайхалтай өглөөний 5 цагт манай нэвтрүүлгийг сонсох гэж сэрж байгаа. Үнэхээр их баярлалаа. Тэгээд энэ бол яалтчгүй баярлахаар бас бахархмаар мэдээ байна. эзэн дотор тэгээд энэ цаг маш ивэлтэй байх болтугай ялангуяа танд бүр зориулт гаргаад өглөө эрт босно гэдэг бол миний хувьд би өглөө ерөөсөө сэрж чаддгүй шүү дээ. Тийм болохоор үнэхээр агуу гайхалтай юм. Тэгээд үргэлжлүүлэн бас сонсоорой. Манай цаг маань яг Улаанбаатарын цагаар 7:30-аас байгаа шүү дээ. Тэгэхээр цагийн зураг гараад яг 5-аас сэрж сонсдог юм шиг байна. Сэвлэгдсэн лайв нэвтрүүлгүүд юм манаас үзэх боломжтой. Үнэхээр яг лайв буюу яг хамт байгаа болохоор бас илүү харин сайхан байна тий. Илүү бүр сэтгэл гаргаад лайваар үзхийг зорьсон биш тий манай сонсогч. Тийм бусад Европт эсвэл өөр цагийн бүсд байгаа монголчуудаа бас түгээгээрэй хэмээн манай нэвтрүүлгээс гуйж байна. Баярлалаа. Тэгээд цэцэг маа ихч маань дөлөө уянга 2 хөтлөгчөө их эзнийхээ хараар дүүрэн өрөөё гэсэн байна. Амин баярлалаа цэг ихчээ. Тэгээд энэ комедиг явах үед ингэсэн бас ингэсэн. Тэгэхээр баярлалаа алдар эзэнд байгаа гэсэн утгыг илэрхийлж байгаа шүү. Баярлалаа алдар нэг эзэнд. Хамт байхаар гоё байдгаа гэсэн комментиг ирүүлсэн байна. Баярлалаа. Тэгээд дээшээ явсан бас нөгөө комментууд маань яг одоо нөгөө дэлгэцэн дээр харагдахгүй байгаа юм шүү. Тэгээд бас уншиж амжаагүй болвол уучлаарай. Сайн мөнгөний ихч маань манай цуглааны ихчлээ мөнгөний ихч маань орж ирсэн байсан. Тэгээд хүү гантыг одоо нэг нас хүрээгүй 6 сартай жоохон хүүхэд маань бас лайв нэвтрүүлгийг үзээд намайг бас таньсан болов дэлгэц рүү хараад инээгээд байна гэсэн. Тэгээд эзэн үнэхээр гант хийх гэсэн ивэх болтугай. Мөнгөний их чин гэр бүл дээр бас хамт байх болтугай. Гэр бүлээрээ бас үзэж байгаа гэдэгт итгэж байна. Өнөөдөр энэ уучлаарай жоохон хувийн юм ярих гэж байна. Тэгээд мөнгөний нөхөр буюу уугнаатай бид нараас жоохон тоглоом маркаар ярилцсан л да. Тэгээд уугнаа хамт байгаа гэдэгт итгэлтэй биш үү? Хамт байна гэж амласан байгаа. Тэгээд гэр бүлээрээ хамт үзэж байгаатай үнэхээр баяртай байна. Баярлаа. Тэгээ манай дууя маань бас орж ирсэн байна. Ямар сэдвээр явж байгаа вэ? Гэт тэгээ итгэлийн сэдвээр ярилцаж байгаа. Тэгээд сайхан сэдв байна гэж хэлсэн байна. Баярлаа. Та бүхэн бас итгэлийнхаа талаар тунхаглах эсвэл эзнийг ямар өөрийн зүрх сэтгэлээр яг итгэн дагдаг вэ гэдэг талаар хуваалцахыг хүсэх юм бол энэ хөө коммент маань та бүхэн нээлттэй байгаа шүү дээ. Тэгээд коммент бичиж би биэндээ бас урамшуулж би биэндээ өөрсдөө итгэлээ хуваалцаарай гэж хүсэж байна. Амен. Тэгээ бид нар бас энэ дуунуудаа хүргэж байгаа. Тэгээ дууныхаа үгийг бас пэйж дээрээ шеэрлж байгаа учраас та бүхэн бас манай пэйжд байгаа шинэ дуунуудын үгийг бас аккордтай хамт бас хүлээн авах боломжтой юм шүү. Тэгээ бид нар урьдчилаад жишээлбэл өнөөдөр орой сонсох дууга өдрөнж гэдэг юм уу шеэрлж байгаа. Тийм болохоор бас нэвтрүүлэг болохоос өмнө YouTube дээр хайх ч юм уу эсвэл бас нөгөө хамт яг тэр дууг хамтдаа эзэнд өргөхийн тулд бас өмнө нь ингээд нөгөө сурах боломжтой байгаа юм шүү. Амен. Тэгээд яг өнөөдрийн нэвтрүүлэг бол онцгой яг тэгэж бид нэр урдчлан бэлдэж оруулсан байгаа тийм. Өнөөдрөөс эхлээд. Бас та бүхнээс суралцсан байгаа сонсогчд маань биднэрт маш олон санал хүсэлтийг ирүүлдэг. Бид түүнийг хүлээн авахдаа маш их баяртайгаар байдаг. Тэгээд аль болох те санал хүсэлтийг хүлээн авсан түүний дагуу бас алдаа тутгалын маань бас ихээр хэлдэг шүү дээ. Тийм болохоор бас түүнд тэр зүйлийгсэн засаад ингээд явахдаа бид нар баяртай байдгаа. Та бүхэн пэйж дээр эсвэл одоо мессенжерээр ч юм уу те биднэрт ингээд өөрсдийн санал бодлоо хэлэх дүүрэн боломжтой. Бас манай радио та бүхэндээ хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно. Амен. Тэгээд маш олон бас нөгөө сэдв бас залбирлын хүсэлт ирж эхэлж байгаа. Тэгээд нэг баяртай мэдээ гэх юм бол Монголд яг одоо Магтаалын удирдагчдын яг сэргэлтийн үе юм шиг санагцсан. Нэг тийм одоо сүнслэг оршихуй гэх юм одоо сэргэлтийн үе гэхээс илүү сэргэлт яг болохын өмнөх үе гэх юм одоо тэг яг нөгөө тулаанд яг бэлдэж байгаа үе. Тэгээд юу вэ гэхээр бас найзуудаас маш их олон залбирлын хүсэлтийг авсан. Тэгээд юу вэ гэхээр 12 сард удахгүй манай Зоя гэдэг найзын маань бас үйлчилдэг Магтаал удирдагчдыг одоо дэмждэг. Одоо бас тэд нартай хамт магтахыг хүссэн тийм одоо бүлгэм гэх юм одоо тийм тэр газраас одоо тийм удахгүй тийм бас
зөвхөн монголчууд, монгол удирдагч, Магтаалын удирдагчдаа зориулсан тийм Магтаалын нэг оройг бэлдэж байгаа юм байлээ. Тэгээд удахгүй пост нь гаргахлаар бас та бүхэндээ зарыг танилцуулах болно. Тэгээд боломжтой хүмүүс нь Монголд очиод бас Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсүүд бас хамрагдах боломжтой юм шүү. Их ивэлтэй цаг байх болно. Тийм маш их залбирч байгаа юм байлээ. Тэгээд та бүхэн ч гэсэн санахаараа залбирч өгөөрэй. Бид манай нэвтрүүлэгч гэсэн тэрхүү үйл ажиллагааг тийм Магтаалын цагийг бид нэр бас дамжуулан бас энэ нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч сонсогч та бүхэндээ хүргэх болно. Тэгээд христчин постыг, христчин хүсэлтүүдийг адилхан нэг зорилгын төлөө байгаа учраас бид үнэхээр дамжуулахдаа баяртай байх болно шүү гэж дахин хэлье. Баярлаа. Тэгээд за түрүүчийн 7 хоногт нэг манай сонсогч маань маш идэвхтэй сонсогч маань Нямка ахын таны нүднээс гэрэлтэх гэдэг Магтаалыг заавал лайваар намдэр нь сонсомоор байна. Ягаад миний комментиг үлдээгээд байгаа юм бэ? Тэгээд бид нар дараагийн 7 хоногт бэлдээд тэгээд эзэнт Магтаал өргөё гэж амласан шүү дээ тийм. Амлсандаа бид хүрэх болно. Өөрөө харин одоо сонсож байгаа болов мэдээж ороод ирсэн байгаа хаа. Тийм тэгээд ороод ирсэн байгаа бол орж ирсэн гэдгээ мэдэгдээсэ гэж хүсэж байна. Хэрвээ та байхгүй байгаа бол амлалтаа бас та сахихгүй шүү. Тэгээд нэг зүйлийг сонсогчдоос хүсэхэд ингээд анх удаа сонсож байгаа ч юм уу эсвэл бусад сонсогчид нар маань асуултуудыг асуудаг шүү дээ. Тэгээд бид өөрсдөө ингээд заримдаа комментэд уншиж чадахгүй бас ярьж байгаад орхитуулдаг ч юм уу эсвэл дуу сонсож байгаа үедээ ингээд яг ингээд хариулж чаддаггүй тохиолдлууд байдаг. Тэгээд манай Агийн зулаа буюу манай найз маань ингээд мэдж байгаа учраас энэ хариултуудыг өгж байгаа. Тэгээ сонсогч та бүхэн бас Агидаа бас баярлаа. Яг мэдж байгаа болохоор энэ хариултуудыг бас сонсогч нартаас хуваалцаж өгөөсэй тий. Яг танилцуулж өгөөсэй гэж хүсэж байна. Жишээлбэл одоо Дави хэмээх сонсогч маань хаанаас явж байгаа вэ гэсэн асуулт асууж байна тий. Тэгээд манай итгэвтэй сонсогч нар болохоор зөндөө хариулдаг. Тэгээд манай сонсогчдыг бас итгэвтэй байдлахын тулд асуултаараас асууж өгөөрэй. Сонсогчд манаас хариулж өгөөрэй. Тэгээд бид энэ асуултанд хариулахгүйгээр сонсогчд маань хариулаасаа хэмээн хүсэж байна. Баярлаа. Тэгээд манай идэвхтэй сонсогч нар бас сайн коммент үлдээж өгөөрэй. Нэвтрүүлгийн унаас шеэр хийж хамтдаа эзнийг магтцгаая гэж дахин уриалж байна. За тэгээд сүүлчийн мессеж маань гэх юм бол бид нар миний хувьд болохоор альва зүйлийг хийхдээ айгуу тийм төгс хийхин тулд их стрессддэг байхгүй юу. Тэгээд миний үзэж байгаа хичээл дээр наадах ч юм болохоор төгсжилтийн өвчин гэж байгаа. Харин тийм. Тэгээд энийг одоо ерөнхийдөө өвчин гэж мэдж байгаа юм л та. Тэгээд бурхны хувьд бид нар бол хизээч төгс байх боломжгүй. Одоо бурхны хувьд ч гэлгүй ер нь энэ дэлхий дээр төгсжүүл бурхнаас өөр байхгүй шүү дээ. Тэгээд яг гоо өөрийнхөө хэмжээнд төгс хийхийг айгүй оролддог нь тэр хүнийг амар стресс төлдөг шүү дээ. Тэгээд би өөрөө нэг тийм одоо нэг зан аршинтай нэг багын одоо тэрнийг одоо шар гихүү одоо шартай хүмүүс зарим нь хэлхийн зарим нь болохоор яг хоо өөрийнхөө хэмжээнд ингээд өөрийгөө сорж гин гэж үздэг. Гэхдээ би энийг эзэн дотор яг нөгөө зүгээр ойлгож авсан өнөөдөр багтаа. Тэгээд юу гэхээр аливааг төгс хийхээс илүүд тэгэж одоо өөрийгөө стресстүүлэхээс илүүд аливааг цагт нь хийх тэгээд заавал төгс хийх гэж битгий ингэж өөрийгөө ядраа. Тэгээд цагт нь тэр зүйлийг хийгээд тэгээд эзэн даатгах нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу? Амен. Тэгээд бас яг наад шиг эсвэл надаас эсрэгээрэж байж болох юм л да. Олон хүн миний бодлоор олон хүн итгэгч гэлтгөө тий итгэж биш хүмүүс бүх олон хүн ийм байдлаас их стресс авдаг гэж надад санагдсан. Тэгээд дараа нь өөрөө тэрнээс стресс авчаад юу гэдэг бараг л одоо би өөрөөсөө болоод ичж байгаа шүү дээ. Тийм мөртлөө ингээд бараг л хүмүүс намайг тэгж харж байгаа болохоор гэл нөгөө дотор айгүй өөрөөр тэгж боддог. Тэгвэл эзэн бүх юмыг цагт нь цагийг авар гэсэн байдаг шүү дээ. Тэгээд миний хувьд яг нөгөө нэг сул тал маань болохоор би энэ дээр яг өнөөдрийн энэ үгээр дамжуулаад өөрөө бас айгүй босгон байгуул гэсэн юм уу. Би зүгээр цагт нь юмаа хийгээд явжээ. Заавал төгс гэж бүр өөрийгөө тэгэж ядраалгүйгээр бурхны ямиг бурханд нь даатгаад өөрийнхөө хийж чадах юмыг хий гэж их одоо эзэнд бууж өгсөн гэх юм уу да. Зай тавьж өгсөн гэх юм уу тий. Зөв. Ингэж яг эзэн бурхан өөрөө ажиллаа хийх гэж байгаа хахад бид нар өөрсдөө ингэ урдуур ороод тий. Саад болоод юм хийх гээд. Тэгээд эзэн өөрөө ажиллаа хийх учраас зүгээр эхлэлийг бид нар харин хийх хэрэгтэй. Харин тэгээд энэ бас нэг төрлийн итгэл юм болов гэж бас бодож ин л доо. Тэгээд бас манай пүүжэ найз маань орж ирсэн байна. Тэгээд
Сайн бацхан манайхаа орой минь хүргэе. Нэгэн зарын чанартай зүйлийг хэлэх гэсэн юм аа. Тэгээд 11 сарын 11-нд Stepping Stones гэж байгаа штэ. Гүн гүнзгий cover night маань Ubin гэд Christian coffee shop 6 цагт болох юм аа. Хэрвээ зохиосон дуу байвал бас тий дараагийн Stepping Stones 3 CD-ийн дуу бичигдэж болох юм аа. Бас хамтдаа магтацгаая гэж хэлсэн байна. Тийм болохоор 10 сарын 11 гэхэлэр удахгүй юм биш үү? Одоо 1 сарын дараа гэсэн үг. Тийм биш үү? Бидний Магдалины цомгоос маш олон дуу сонсож бас энэ цомог маань солонгос хэлээр гарч байгаа. Энийг бид нэр гарахыг маш их хүлээж байгаа манай радиогийн зүгээс гарсан төдийд нь та бүхэндээ яг хамгийн анхны сонсогч болгохын тулд бид хичээх болноо. Тэгээ нөгөө нэг манай лавга ахын хэлснээр л амтлагаанууд нь гарцсан байгаа тий тэр дуун. Тэгээ сонсч үзэлтэй маш гоё санагцсан надаа. Үнэхээр гоё санагцсан. Тэгээд энэ дуунуудаас бид хөрөх болно. Stepping Stones 3 цомог манд гаргаж байгаад бас маш их баяртайгаар хүлээж авч байна. Хурдан гараасай. Бараг маргааш нь гаргачаасай. Амен. Тэгээд бас энд Алтан зулган зэрэг гэдэг сонсогч маань Japanese бас та бүхнийг дэмжиж байгаа шүү гэсэн мань баярлаа. Би бас энд олзуурах гэж байна. Баярлаа. Эзний дуу сонсъё л доо гэнэ. Сонсолгүй яах вэ? Ганц эзний дуу гэдэг нэртэй дуу юм болоо. Тийм байж магадгүй те. Бас ойлгомжтой байдлаараас комментиг бидэнд үлдээгээрэй. Гэхдээ өнөөдөр маань бидний хувьд нөгөө захиалга гэхээс илүү өнгөрсөн 7 хоногт амлалтан дуугаа одоо дуулахаар бэлдсэн, магтахаар бэлдсэн байгаа. Тэгээд захиалгын дуу энэ нэвтрүүлэгт байхгүй байгаа. Дараагийн зочин ирсэн байгаа учраас дараагийн нэвтрүүлгүүд нь хараа захиалгын дуу бид явуулах болно. Амен. Тэгээд баасан нэм мах маань шийдсэн амлсан зүйлийн төлөө золиос зориулалт гаргана гэдэг бас итгэлийг харуулж байгаа гэж бодож байна. 2 дууд амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Тэгээд бидний ард ч гэсэн манай багийнхан байгаа. Тэгээд мэдээж манай нэвтрүүлгийн одоо бидний энэ үйлчлэлийн ард эзэн бурхан минь байгаа гэдгийг бид тунхаглан эзэнд алдрыг өргөж байна. Амен. Бибэ найз маань бас уянгаа нөгөө магтаал хүлээж байгаа шүү гэд 2 дугаар 3 дугаар нэвтрүүлэгт төлөө зохиосон дуугаа явуулж өгөөч гэсэн. Тэгээд найздаа өөрийнхөө манай бибэ маань үгийн зохиосон байхгүй. Тэгээд үгийг нь явуулж өгөөрэй. Тэгээд найз нь бэлдээд бас багаараа хамт эзнийг хамтдаа та бүхэндээ хамт магтахыг хүсэж байна. Тэгээд заалдар шиг. Тэгээ бас нэг залруулгыг хийхийг хүсэж байна. Тэгээд манай уянгаа маань хувийн чатаар ингээд нөгөө түрүүний дууг ингээд гуйсан учраас анхны юу санал байсан учраас ингээд дуулж өгсөн тийм магтсан гэдгийг явуулж байгаа гэдгийг онцлон хэлсэн. Тэгээд олон захиалга ирэх юм бол бүгдийг бид нар явуулж өгч чадахгүй шүү дээ. Тийм учраас та бүхэн аль болох тийм онцгой тохиолдолд манай уянгаатай холбогдож булангаар нь өөрийн бас бусдыг босгон байгуулах тэр хүчит магтаалыг захиалаасаа гэж хүсэж байна. Гэтэ захиалаасаа гэж хэлчихээр зөндөө олон хүн те бүхэл хүмүүний хувьд онцгой шүү дээ. Тэгээд яагаад байх боломжтой тэгээд манай дуу юм хүртэл энэ 7 хоногт дуу зохиолол дараа 7 хоногт явах уу те гинэ. Уучлаарай. Бид яг одоо явуулмаар байна. Тэгээд яг хэлж бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ би найз нараас ямар ч байсан ямар дууг сонсхийг хүсэж байна вэ гэд их асуугаад тэгээд нөгөө дуунуудаа шинээр сурч мэдэж авч байгаа. Тэгээд мэдээж тэр дуунуудаа би нөгөө өөрөө сураад авсан байхад сэдвийнхаа дагуу яг тохиромжтой дуунуудыг дуулах учраас заавал дараагийн 7 хоногт бишээсэн ч гэсэн тэгээд дараа чинь дугааруудад гарах болно. Тэгээд хамгийн сүүлийн урайлга хийлээ. Тэгээд лайв магтаалдаа оръё. Тэгээд өөрийн ухаан бодолд бүү түшигэл бүх зүрхээрээ эзэнд итгэ гэж та бүхнийг уриалмаар байна, дэмжмээр байна. Тэгээд таны нүднээс гэрэлтэх агуу хайр гэд Нэмцэрийн ахын маань зохиосон дууг та бүхэндээ дуулж мөн хамтдаа эзнийг магтаа. Тэгээд бид нар үгийн доор нь гаргах болно. Тэгээд та бүхэн хамтдаа бас эзнийг магтаасаа гэж хүсэж байна. Тэгээд уянгаа улам түүний нөхөд магтаалын хамтлаг маань бэлэн болж байгаа хугацаанд би та бүхэнд нэг Библиэтэй холбоотой миний нэг яриад байдаг одоо Библийн үг аваад ид ном болохоор энэ байгаамаа. Библийн төлхөөр гэдэг нэртэй. Тэгэд энэхүү номон дээр олон Библийн талаарх ном болгоных нь тайлбарууд болон ном болгон дээр Иесус Христийн яг ямар дүр төрхөөр илрэн гарч байгаа болон бусад агуулга тий аливаа зүйлүүдийг бичсэн байгаа их сайхан ном. Тэгэд энэ дээр олон түүхүүд байдаг. Энэ дундаас би нэг Библийн холбогдлолтой нэгэн ганц хоёр үгийг та бүхэнд уншиж өгье. Библийг орчуулах олон янзын арга бий. Гэхдээ хамгийн мундаг орчуулга бол өөрийн амьдралаар харуулах орчуулга юм аа гэж Торей гэдэг хүн хэлсэн юм байна шүү. Тэгээд энэ бүхнийг та бүхэн бас дотроо бодвол үнэхээр сайхан үг гэдгийг мэдэх болно.
Библи бол хүн төрлөختөнд өгөгдсөн хамгийн том бэлэг юм гэж Абрахам Линкольн ерөнхийлөгч маань хэлсэн байх нэ. Тэгэд Абрахам Линкольн болон Жорж Вашингтон хоёр бол яг анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон маань Библиэлд гараа тавин улс орноо тунхагласан байгаа. Тэгээд ямар үн цэнтэйгээр Библийг хүлээн авдаг бэ гэдэг энэ зүйлээс илэрх болно. За манай Магдалины баг маань бэлэн болсон байна. Тэгээд хамтдаа ерөөлтөө ивэлтэй цагийг хүлээн аван сонсцгоё. Нүднээс гэрэлтэх агуухай миний буруу талд над руу ширтгэхэд ойлгохгүй нэ харуулаач надад байгаа газраа гин буруугаар дүрэн зүрх минь өдөр шөнөгүй таныг ширтэн хүлээн сэтгэл минь мэдрэгдэж зүрхэнд минь нарунгараа хүргэж хараач гин буруугийн дунд би мэндэлсэн нүглийн дунд их минь намайг тэсэ сонсож зүрх минь таныг дуудан захилахад надад хайруулж хайрын үгээ шивнэж би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэлж үнэн чүлсэн чадахгүй нэгэн минь би чадахгүй үнэндээ би танд эндүвийг хайртай сэтгэл минь нуравсанч танаас холдож чадахгүй таны нүднээс гэрэлтэх агуухай миний буруу талд над руу ширтгэхэд ойлгохгүй нэгэн минь харуулаач надад байгаа газраа гин буруугаар дүрэн зүрх минь өдөр шөнөгүй таныг ширтэн хүлээн сэтгэл минь мэдрэгдэж зүрхэнд минь нарунгараа хүргэж хараач гин буруугийн дунд би мэндэлсэн нүглийн дунд их минь намайг тэсэн сонсож зүрх минь таныг дуудан захилахад надад хайруулж хайрын үгээ шивнэж би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэлж үнэн чүлсэн чадахгүй нэгэн минь би чадахгүй үнэндээ би танд эндүвийг хайртай сэтгэл минь нуравсанч танаас холдож чадахгүй хараач гин буруугийн дунд би мэндэлсэн нүглийн дунд их минь намайг тэсэн сонсож зүрх минь таныг дуудан захилахад надад хайруулж хайрын үгээ шивнэж хараач гин буруугийн дунд би мэндэлсэн нүглийн дунд их минь намайг тэсэн сонсож зүрх минь таныг дуудан захилахад надад хайруулж хайрын үгээ шивнэж би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэлж үнэн чүлсэн чадахгүй нэгэн минь би чадахгүй үнэндээ би танд эндүвийг хайртай сэтгэл минь нуравсанч танаас холдож чадахгүй би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй
ирсэн хар надад дүргэлж үнэнч үлцэн чадахгүй нэгэн мэн би чадахгүй үнэндээ би танд эндүвийг хайртай сэтгэл минь нуравсан ч танаас холдож чадахгүй би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хар надад дүргэлж үнэнч үлцэн чадахгүй нэгэн мэн би чадахгүй үнэндээ би танд эндүвийг хайртай сэтгэл минь нуравсан ч танаас холдож чадахгүй сэтгэл минь нуравсан ч танаас холдож чадахгүй Амен. Тэгээд хамтдаа эзэн бурханд магтаалыг өргөсөн сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд эзэнд алдар магтаал нь үеийн үед үн мөхөд байх болтугай. Биднийг бас хамтдаа энэ магтаалын оршихуйд хөтлөн дагуулсан уянга болон магтаалын багийнхандаа дахин талархснаа илэрхийлж байна. За тэгээд манай уянгагийн маань болон харамсалтайгаар 3 дуу явсны дараа дуустдаг шүү дээ. Тэгэхээр манай уянга маань одоо энэ магтаалын дуугаа лайв дуугаа дуусны дараа бидэнд мэдчгээгээ хүргэж амтсангүйгээр гараад явах цаг нь болчихсон байна. Тэгээд уянга дараагийн удаараа та бүхэндээ бас өөрийн биеэрээ юугаа мэдчгээгээ хүргээд явах болно. За тэгээд 3 дугаар нэвтрүү одоо нэг раунд гэж ярьдаг шиг тэгээд 3 дугаар үе маань болохоор зочны цаг байгаа. Түүний зочны цаг руугаа орохоос өмнө хэдүүлээ хамтдаа хоёр өмнөх тайлбар хийсэн ариун сүнсний гал хэмээх магтаалын дууг хүлээвэн сонссны дараа зочны цаг руугаа орцгоё. 살아가는 이유뿐이 되는 것 작은 불이 큰 산 모두 태우듯이 나를 쓰소서 불을 내려주소서 내게 성령의 불을 죽어진 영혼 살릴 수 있도록 나를 태워주소서 제단 위에 나를 드리니 열방의 불로 세우소서 신을 벗고 기도하니 우는 주소서 성령으로 연단받은 불의 사람 되게 하소서 불을 내려주소서 내게 성령의 불을 죽어진 영혼 살릴 수 있도록 나를 태워주소서 제단 위에 나를 드리니 열방의
Тийм ээ, эзний ариун сүнсний гал та бүхний зүрх сэтгэл дотор дүрлзэн бадран асах болтох бай. Тэгээд энэхүү магтаалын дууг бид сонсож байгаа хэвчэд манай өнөөдрийн зочин маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд манай зочинг 2-7 хоногийн нэвтрүүлгээрээ бид нэр хөгжилтэй байдлаар барьж авсан байгаа шүү дээ. Санаж байгаа сонсогч нар байгаа бол юу басныг бараг мэдчих байгаа. За тэгээд Немка маань ирсэн байна. За сайн уу Немка? За сайн байцгаана уу. За манай нэвтрүүлгийн урилгыг үнэхээр хүлээн аваад бидэнтэй хамт нэгдсэнд үнэхээр баяртай байна. Баярлалаа. Тэгэхээр Немкаг маань олон хүмүүс бас таньдаг байж болно, таньдаггүй байж болно. Гэхдээ нэг залруулга хийхэд манай хүн үсээ саяхан засуулсан юм аа. Их гоё урт бас буржгар үстэй байсан. Одоо тэгээд тайруулсан байгаа болохоор зарим хүмүүс нь танихгүй байх магадaltaй. Нэг урт үстэй залууч манай Немка шүү дээ гэж танилцуулъя. Тэгээд Немкаг нь өөрийнхөө товчхон танилцуулгыг бидэнд хийж өгөөч. За наваа Нембат гэдэг. Тэгээ найзууд маань ерөнхийдөө Немка гэж дууддаг. Тэгээд 28 настай. Солонгост ерөнхийдөө ажиллаад байж ин да. За тийм ээ, мэдж байгаа хүмүүс маань хайран урт ус гэсэн халгалсан комментүүдийг аль эзэнэ бичээд эхэлсэн байна. Тийм би ч гэсэн дотроо бодсон л та хайран ус гэж бодсон шүү. За нэг маань өнөөдөр бидэнд магтаалын дуунуудтай ирсэн байгаа. Ямар дуунуудтай ирсэн байгаа вэ? За өнөөдөр би бол яг магтаалын өдөрдөгч юм уу? Дуучин ч юм уу биш. Ерөнхий бөмбөрд сонирхдаг, тэгээд магтаал бөмбөрөөр үйлчилж байна. Тэгээд яг хаяа нөгөө гэртээ байхдаа гитар жоохон тоглодог. Тэгээд бурхныг магтахаараа ингээд өөрөө жоохон өөрт байгаа зүрх сэтгэлтэй байгаа үгээрээ бурхныг ингээд айлгаа оруулан магтах дуртай. Тэгээд төлөөгийн маань санал тавьсаад агуу нэг 2 дуутай өөрөө зохиосон дуу байгаа. Өнөөдөр өчигдрөөс эхлээд жоохон бэлдэж байгаа. Нэг нь өнөөдөр бүрэн дуусгасан. Нэг нь бол 2 жилийн өмнө ерөнхийдөө зохиогдсон байсан доо. Тэр дууг нь бол би санаж байна. Гайхалтай дуу. Тэгээ өнөөдрийн өчигдрөөс ахуулан бэлдэж өнөөдөр яг бэлэн болгосон дууг бол манай сонсогч та бүхэн маань хамгийн анхны сонсогчд гэж хэлж болно тийм үү? Ааха, баяртай байна шүү. Үнэхээр олзуурхмаар сайхан мэдээ байна. За бид хоёрт харамсалтай дахиад л бага цаг үлдсэн байна. Тэгээд магтаалын дууг дуулуулмаар байна. Бас ярилцмаар байна тий. Тэгээд шахах үүднээс шууд магтаалаа сонсъё. За тэгье. Тэгээд Немка маань өөрийнхөө зохиосон дууныхаа юг одоо тайлбар гэх юм уу? Яагаад зохиох болсон байдлаар товчхон хуваалцаж болох вэ? Крисмас баяр зориулсан ерөнхийдөө зохиосон. Тэгээ бурхан бидний төлөө цорын ганц хүүгөө өгсөн, бас тэр хүн гайхамшигтай даруухаар мэндэлсэн тийм үү? Тийм болохоор амен. Тэрэнд зориулж ирнэ. Амен амен. За хамтаа сонсцгоё. За тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ хамт магтъя гэж хэлье. Тэгээд дууг нь бид нар авчирсан биш ээ. Дууны үгийг бас коммент маягаар гарах болно. Дууны үг нь бэлтгэсэн байгаа. Тэгээд чадхаараа дуулъя. Тэгээд би дуучин биш, хөгжимчин биш хэлсэн байгаа. Тэгээд ямархуу сайхан хоолойтой бай гэдгийг сонсогчд маань сонсоод бараг мэдсэн гэдэг. Маш эвгүй байна. Чихвчээр өөрийгөө сонсоод ингээд яаж байгаа болохоор эвгүй байна. Өөрийнхөө хоолойг бас танихгүй шүү дээ. Ямар ч сайн бүх үзэгчтэй зориулсан дуулъя. Амен. Эзний хамтаа магтцгаая. Тэгээд үг нь гарсан байгаа. Намохан зүршүн дарухан зүрхүү малын сарвчэнд мэндэлжээ. Намохан зүршүн дарухан зүрхүү малын сарвчэнд мэндэлж хосан. Харанхуйд цөөрөх бидний гэрэлтүүлэхээр ертөнцийн гэрэл тэр мэндэлээ. Харин нутагт боочлогдох биднийг хайрын замаар хөтөлхөөр иржээ. Намохан цэршүн дарухан цэрхүү малын сарвчэнд мэндэлжээ. Намохан цэршүн дарухан цэрхүү малын сарвчэнд мэндэлжээ.
өөрөө ч мэдэхгүй бочлогдох биднийг өөрчилж ухааруулахаар тэр мэндэлээ өнгөц харах ертөнцийн үзлийг минь өөр амьдрал бийг ухааруулахаар намухан цэршүн дарухан цэрхүү малын саравчунс мэндэлээ намухан цэршүн дарухан цэрхүү малын саравчунс мэндэлээ Аронас арон тэр Есүс Валхан бүртэн тантай хамт Амьдралдаа түүний нэрийг хүлээж авбал Амийн номонд нэртэн бичигдэнэ Юу түүний одоо тэнгэрт гисэн байна хүмүүсээ Тэнгэрэл чи хамгаалтанд тэр мэндэлсэн байна Тэр төд гэрэлтэх түүний остыг хараад Мэрэгдүүдэд бүргэх гэж бэлгэсэл тавьчин Юу түүний одоо тэнгэрт гисэн байна хүмүүсээ Тэнгэрэл чи хамгаалтанд тэр мэндэлсэн байна Тэр төд гэрэлцэх түүний остыг хараад Хонч түнд мөргөх гэж түүнийг чиглэн ас тэр үзэсгэлэнтэй тэр гайхамшигтай тэр үлэмжийн хүч тэр үнэн шиг хар тэр үзэсгэлэнтэй тэр намухан цэршүн дарухан цэрхүү малын саравчунс мэндэлжээ намухан цэршүн дарухан цэрхүү малын саравчунс мэндэлжээ Мэн Амен амен. Ямар гайхамшигтай магтаал, ямар гайхалтай магтаал бай тээ. Христ мэндэлсний холбоотойгоор ингэж зохиосон хэмээх түүний гэрчлэлийг бид сонссон шүү дээ. Тэгээд Христ мэндэлсэн баяраар удахгүй болгож байгаа тэрхүү баяраар энэхүү дууг бас дуулвал тээ магтуул бас үнэхээр сайхан байх болно гэдгийг миний зүрхс мэдэрч байна. Тэгээд манай нэвтрүүлгийн пэйж хуудасаар дамжуулан Нямкагийнхаа дууг олноо тээ түгээж болох уу? Кодтай тэ барилттай. Та нар гисэн юм бол болно. Баярлаа. Сандра бас яг сайн дуулж чадсангүй. Салтаад. Тэгэж бод харагдаж мэдгдсэнгүй дээ тий. Сонсогч маань надад санал нэг байгаа хаа. Маш сайхан дууллаа шүү дээ үнэхээр. Баярлаа. Олон хүмүүс ч гэсэн яг сайхан магтаал байна гэдгийг үнэхээр илэрхийлж байна. За, цаг баг байгаа улмаас дахин шууд магтаалаа сонсъё. За, энэ дуу маань болохоор өнөөдөр өчигдөр оройноос эхэлж зохиосон дуу байгаа. Тэгээд хөлцөл өчөөд ямар ч эхлээд нэг аялуугийн сонсохгүй бол бас орж гараад байна. Тэгж яхаа. Тэр өндөлөө мэн жох юм ярьж байгаа. Өөрөө одоо зохиосон дуу гэдгийг дуулал 23 дугаар ишлэлийг бас оруулсан. Тэр нь одоо надад бол яг энэ үг нь байна л та гэхдээ уншиж тий. Сонорт коммент хэлбэрээс манай үг манаас гарсан байгаа. Та бүхэн харж байгаа бол тэр хайраа бидэнд дамжуулахын тулд гэж эхэлж байгаа тэр магтаалын дуу байгаа. Тэгэд Нямкон энэ химнэл нь юу вэ? Хипхоп. Ерөнхийдөө би миний бас хүсдэг юм илүү рэп тал руугаа бас бурхны хүмүүс чөлөөтэй залуучуудад магтаасаа гэж хүсдэг. Амен тэгэлгүй яах вэ? Тэгээ өөрөө ч гэсэн нэг сайн чадахгүй ч гэсэн бас хөгжүүлэх гээд хичээж байгаа. Тэгээд дараадаа үед маань энийг ч гэсэн хөгжүүлээд цааш яваасай гэж хүсэж байна. Амен. Бас олон дүүнартаа зааж өгөөрэй. За. Үгийн та бүхэн хараараа бас хамтдаа магтахад зүрхсэтлээ бэлдээрэй гэж хэлмээр байна. Алгаа ташхтаа бэлдээрэй. Тэр хараа бидэнд дамжуулахын тулд хараагцсан дэлхий рүү хүүгээ илгээсэн явцорын ганц хүн болсон Есүс Христ цоглогдсон нас барж амьдлэлтэр ялсан Есүсийг магтий гаран өргөн
Юр бусын гайхамшигт хайрын төлөө Есүсийг магтинуудена Ариун сүнсийг бидэнд илгээсний төлөө Есүсийг магтиж өгдөг Загалмаа дээр урсгасан цусны төлөө Юу Анин одоо байгаа газар эзний оршихууруу тэмүүлтэн залбир гэж би хүсэн эзэн биднийг чөлөөлсөн учир эргэлдэггүйгээр өвдөгсөвдөх нэг үлсэнгүй бурхан минь утгаар нэг дээрээр хамтдаа урагш хамтдаа хүмүүс дамжуулан үйлчлээ Ёв Есүсийг магтигаран өргөн Юр бусын гайхамшигт хайрын төлөө Есүсийг магтинуудена Ариун сүнсийг бидэнд илгээсний төлөө Есүсийг магтиж өгдөг Загалмаа дээр урсгасан цусныхын төлөө Есүсийг магтигаран өргөн Юр бусын гайхамшигт хайрын төлөө Есүсийг магтиж өгдөг Ариун сүнсийг бидэнд илгээсний төлөө Есүсийг магтиж өгдөг Эзэн бол миний хад надад дутагдах зүйл нэг ч үгүй тэр намайг дүлгэн усны дэрэг дүүрэх хөтөлдөг ногоон бэлчээр тэгтүүлзэг За нэг юм цаашаа мартах гэдэг болохоор дуусгачлаа. Бидний хувьд бас ивэлтэй цаг байна. Ягаад гэвэл энэ дууны анхны сонсогч нар болсон байна. Тэгээд өчигдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл яг бэлэн болгосон. Тэгээд үгийн та бүхэн үнэхээр харсан тийм манай коммент маягаар явагдсан байгаа. Айгүй их юм бодогдуулах те оршихуд оруулах. Нэг бодлын рэп тийм цоглог хэмнэлтэй магтаалын дуу боловч нэрээ үнэхээр юу вүлээ гэж бодогдох хэмжээний магтаал байлаа. Тэгээд нэг ийм зүйл надад бас санаанд орсон л да. Онгоцон нэг хүн суусан юм байна л да. Тэгээ нэг охины хажуу сууж. Тэгс нөгөө охин зогс сууж ийснаа. Нөгөө хүн маань ингээд унтах гад нойрон хүрээд ингээд унтах гад ивцэн чи нөгөө охин. Та шүтээ угаасан уу гэсэн чи. Угаасан өлөө гэсэн чи. Сайн байна. Тэгэхгүй бол шүтэж унтчих юм аа гэд. Унтчих юм аа гэж хэлсэн юм байна. Тэгээ бас нэг асуулт асуугаад тэгсэн чинь бас нэг хариулаад. Тэгээд нөгөө охин маань 3 дахь асуулт асуугаар болж л те. Та Есүст итгэдэг үү гэдгсэн чи. Нөгөө хүн залхасантаа унтмаар байсан болохоор итгэдэг гэд хэлээд цааш хараад хэвтчихлээ те. Нөгөө охин маань сайн байна уу үгүй бол тамд очтгийн шүү гэж нөгөө хүүхэд маань хэлсэн юм байна. Тэгээ нөгөө хүн чинь унтах гэсэн чи гівгэд нойр нь хулцсан тий. Яг тэр үгийг тэр бяцхан хүүхдийн амаар тунхаглагдсан эзний үгийг санангаа яг нойр нь хулж иж тэгээд итгэж болох юу нь эхлэлэн тавигдсан гэдэг талаар нэг гівгийн түүх санаанд орлоо энэ хүн магтаалын дуу сонсонгоо. Тэгээд энэ дууг ч гэсэн бид нар зөвшөөрөл авч зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсны дагуу пэйж дээр бас тавих болно. Тэгээд манай лайв нэвтрүүлгийг та бүхэн үзээд энэ дуугаас суралцаад миний бодлоор олон залуучууд нөхөр рэп хипхоп хэмнэлтэд дунд дуртай. Би ч гэсэн маш их дуртай. Баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд ийм стил жанрын тий магтаалын дуунуудыг бас олныг зохиогоорой. Хичээнэ. Тий. Манай радиогийн зүгээс өнөхөр туслахад үргэлж бэлэн байгаа шүү. Баярлалаа. Бас залуу уран бүтээлчтэй манай радиогийн зүгээс өнөхөр туслахад бэлэн байна. Холбогдоорой. За. За Немка маань би Немкатайгаа уулзсан нэг бяцхан одоо нэг турсамжийн талаар хуваалцсан юм аа. Тэгээд хамгийн анх би Солонгост ингээд ирээд эзэмээ чуулганд хамрагдсан байгаа. Тэгээд эзэмний чуулганд хамрагдсны дараа хамрагдаад ингээд өргөлийн цаг болоход Немкат онцгой өргөлийн дуу дуулсан. Тэгээд тэр болохоор мянган горих гэдэг нэртэй магтаалын дуу байсан. Тэгээд тэр дууг сонсохдоо би маш их баяр хөөртэйгээр өөрийнхөө өргөлийг өргөсөн байхгүй юу. Тэгээд тэр дууг сураад те бас бусад цуглаануудаас өргөлдөө яг дуулаасаа гэсэн нэг тийм хүсэл надад маш их төрж исэн. Тэгээд нэвтрүүл студ дээр ирэх үед гэсэн Немкагаас тэр дууг дуулвал болох уу гэж асуусан те. Тийм тэгээд тэр дуу маань магтаалыг бас олон цуглаанууд бас энэ дуунаас дамжуулан өргөлөөс бас ивэл авах болтугай те өргөлийн дундаар дуулах болтугай гэсэн
хүслээр аялгуулж ихшиглүүлж өгөөч. Манай студид цууратуулж өгөөч. Эзний алдрыг тунгаглаж өгөөч гэж хүсмээр байна. За. Энэ дуу маань бэлдээг байгаа. Тэгээ ордерс гитар тоглоог болохоор гар ивлэхгүй. Тэгээ солонгос түнд ажил хийж байгаа болохоор бас амар сандрал юм байна. Тэгээд харцсан. За амттай дуулъя. Мянган голгорыг урсан нийлсээр нэгэн их даалайг үсэг хүчирхэг даалайн уснаас хүн бүхэн дадан жаргадаг вайрун сэтгэлийн гүнэс өгсөн бол атхан ч гэсэн тэр чин нүгэл юм шүү аяа бич бурхнаас вэлиг авсан бол агуу түндэ өргөлөөр хайруулцгаая Үргэл бол баяр хаандан үргэл бол ихэл хамтдан үргэл бол баяр хаандан үргэл бол ихэл хамтдан өргөө хамтдан мянган голгорыг урсан нийлсээр нэгэн их даалайг үсэг хүчирхэг даалайн уснаас хүн бүхэн дадан жаргадаг вайрун сэтгэлийн гүнэс өгсөн бол атхан шгисэн тэр чин нүгэл юм шүү аяа бид бурхнаас вэлиг авсан бол агуу түндэ өргөлөөр хайруулцгаая үргэл бол баяр хаандан үргэл бол ихэл хамтдан үргэл бол баяр хаандан үргэл бол ихэл хамтдан өргөө За Амен. Яг өргөл байвал шууд өргөхмөр. Цуглаандаа шууд өргөх хэмжээнд үнэхээр магтаалын дуу үнэхээр энэ манай нэвтрүүлгийн манай студийн энэхүү орчинд үнэхээр цангин хадлаа. Баярлаа Нимкада. Тэгээд манай Нимка маань манай л Нимка шүү дээ. Тэгээд бас нэгэн дуу бэлдэж ирсэн тийм үү? Тий. Ямар магтаалын дуу бэлдсэн бэ? Дуусшгүйгээ дуу байгаа. Бас миний карманы дуу та. Мэдээж орчоод байгаа дуу л та. Тийм. Нэг гэртээ яг магтаалыг өргөх үед яг ивэл авдаг их дуунуудаа манай зочид маань манай анхны зочин лавга ах маань ч гэсэн яг хэлсэн байгаа. Тэгээд ивэл авдаг дуугаа бэлдэж ирсэн. Ингээд тэр нэвтрүүл зочны маань одоо лавга ахын маань дуулсан магтаалын дуугаар манай сонсогчд маань маш их ивэлийг авсан. Тэгээд Нимкагийн маань ч гэсэн яг дуулдаг гэртээ их ивэл авдаг магтаалын дуу дуусшгүй. Хамтдаа ингээд дуусшгүй юм магтаалын дуу үлээн сонсё. Тэгээд манай нэвтрүүлгийн цаг үнэхээр дуусж байгаа болохоор яг энэ магтаалын үг шиг те дуусшгүй байлгамаар байна. Амен. Үргэлж магтаад баймаар байна. Тэгээ цагтаа гэдэг утгаараа харамсалтай л байна. Гэхдээ ямарс энэхүү дууг үнэхээр чин сэтгэлийн гүнээс үнэхээр хүлээн аван сонсхийг эзнийг бас магтахыг хүсэж байна. Амен. Амен. За ин амтаа магтцгаая. Сүнсний аврагч Өндөрлийг минь хайрлагч Тань хайртай дуусашгүй Зүрхний тимүүлэл Бүхэн минь та билээ Тань хайртай дуусашгүй Танч мэдхэс мэн өмөн намайг та хайрлсан таны би хайрлаа таны цогч авахлан тань намайг өгсөхрүүлээд танд хайртай дуусаш
дусаашгүй таны хүүгийн үзэгслэн намайг гайхан бишрүүлээд танд хайртай дусаашгүй Сүнсний минь аврах самттай Сүнсний минь аврагч Амьдралын минь хайрлагч танд хайртай дусаашгүй зүрхний тимүүлэл бүх юм минь та билээ танд хайртай дусаашгүй таныг би танч мэдхээс минь өмнө намайг та хайрлсан таны би хайрлаа таны зогж авахлан тань намайг өвдөг сүхрүүлээ танд хайртай дусаашгүй таны хүүгийн үзэгслэн намайг гайхан бишрүүлээд танд хайртай дусаашгүй танч мэдхээс минь өмнө намайг та хайрлсан таны би хайрлаа Юу Есүс амин Амен. Үнэхээр энэ нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогч нар маань ямар ивэлтэй. Тэгээд энэ нэвтрүүлгийг бас одоо юу гэдэг нэвтрүүлж байгаа манай багийнхан ямар ивэлтэй цагуудыг өнгөрөөвөө. Тэгээд үнэхээр дуусахгүй түүний агуу хайр хязгааргүй, бас хэмжээлшгүй, бас цаглашгүй тийм. Үнэхээр бол эзнийг бол ямар ч магтаалын үгээр магтахад ч баг хүрхээргүй тийм агуу билээ. Тэгээд манай нэвтрүүлэг маань цагийн хэдийгээр эзэн үнэхээр цаглашгүй боловч манай нэвтрүүлэг маань цагаар хэмжигдэж байгаа. Тэгээд нэвтрүүлэгтэй хамт байсан сонсогч та бүхэндээ үнэхээр баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч аван ирсэн Немка найздаас туйл их баярлж байна. Цаашдынх нь бас үйлчлэлттэй амжилт бас ихний ивэлийг хүсэж байна. Тэгээд Немка маань бидний төлөө энэ нэвтрүүлгийн төлөө бас сонсогч нарын төлөө тэгээд манай нэвтрүүлэг маань сайн мэдээ тарах магтах зорилготой зорилгоо болгосон нэвтрүүлэг байгаамаа. Тэгээд манай нэвтрүүлгээр дамжуулан олон хүмүүст сайн мэдээ хүргэхийн төлөө залбирч өгөөч гэж миний зүгээс манай багийнхны зүгээс манай сонсогчдын зүгээс хүсэж байна. Амен. За хамт залбирая. Эзэн минь тань талархаж байна. Амен. Тэгээд энэ сонсож байгаа хүн бүхнийг залуучуудыг эзэн зөвхөн тань руу хараагаа чиглүүлээд өдөр болгон таны хайр донд алхаж байх болтой юм бэ залбирanгуйж байна. Амен. Тэгээд эзэн зөвхөнд байгаа хүслүүдийг та шагнаж өгөөрэй. Амен. Есүс эзэн минь та жинхэнэ эзэн гэдгээ хуурамч зүрхүүдэд мэдрүүлж өгөөрэй мэн залбирч байна. Амен. Тэгээд таны жинхэнэ сайн мэдээ, жинхэнэ амьлалт монголчуудын дээр дүүрэн асгарах болтгой юм залбирч байна. Амен. Тэгээд Есүсийн нэрээр бас энэ радиог ивэж байна, өрөөж байна. Амен. Илүү том, илүү олон сонсогчтой байж таны хайраар жинхэнэ хөтлөгдсөн амьд хин радио байгаасаа хэмээн залбирanгуйж байна. Амен. Тэгээд одоо сонсож байгаа, бас хамт байгаа бүх хүмүүсийг би таны нэрээр өрөөж байна. Амен. 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 Үнэхээр талархавчтай, магтууштай үнэхээр сайхан цаг байлаа. Тэгээд баярлалаа. Немкагийн маань зохиолсон дуунуудаас олон цуглаануудын магтаалын цаг дээрээс олон хүнд ивэл өрөөл өгсөн тэр гайхамшигтай цагуудыг магтаалын тулаандас сүнслэг тулаантай урайлан дуудсан. Тэгэхээр тулалдсан тэр цагууд байгаа. Магтаалын дуунууд үнэхээр олныг зохиогоосаа хэмээн эзний нэрээс өрөөж байна. Баярлалаа. Тэгэд манай сонсогчдын зүгээс манай Немкада баярлалаа. Бас өрөөж байна. Одоо амжилт хүсье гэсэн комментуудыг, мессежүүдийг бас зөндөө ирүүлж өгөөсэй. Түүнд манаас урамыг бас өгөөсэй хэмээн уриалж байна. Түүнд бас дамжуулаасаа хэмээн гуйж байна та бүхнээс. Баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг маань яг одоо ингээд 5 минутын одоо өгдөглээ. Хугацаанд ингээд
яваад яг дуусч байгаа. Тэгээ өнгөрсөн нэвтрүүлэг нь хамгийн гол нэг цагтаа дуусаагүй сунжирч байх те. Үнэхээр гоё цаг байсан. Тийм учраас цагийг маань хитэрсэн байгаа. Тэгээд харин бидний цаг бас үнэхээр хэмжигдэж байгаа болохоор энэ удаагийн нэвтрүүлэг манаас яг цагтаа дуусах болно. Тэгээ уучлаарай сонсогчдоо. Тэгээд сонсогч одоо зочин өрсөн тохиолдолд тэгээ эртгэн шиг оруулж ирээ те хамтдаа ингээд ярилцлагуудыг гаргавал илүү сайхан байна. Тэгээд олон хүмүүс маань Нимпаг дэмжиж байна шүү Нимка. Амжилт хүсье та нартаа. Тэгээ та хоёртаа Нимка баярлаа. Амен, thank you. Тэгээ манай энэхүү урмын үгээр тань тэтгэгдэж эзэн дотор яг хараагаа чиглүүлэн түүний яг мөнхийн шагнал руу яг хараагаа чиглүүлэн явах гайхамшигтай залуу үнэхээр энэ газар ирсэн байна. Мэн. Та шүү гэсэн бас мессежийг ирүүлсэн байна. Тэгээд манай нэвтрүүлэг өнөөдөр сонсогчдийнхоо юг комментүүдийг сайн уншиж чадсангүй л дээ өмнө нь зөндөө уншдаг байлаа. Тэгээд манай сонсогч нар маань үнэхээр бинийгээ босгон байгаас урамшуулсан тэр хүсэл мессежүүдийг комментүүдийг үнэхээр ирүүлсээр байна. Манай Нимкад маань амжилт хүсье. Эзэн бурхан үргэлж хамт байх болтугай гэсэн. Амен. Тэгэд та бүхэн ч яг ивэлийг авсан гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл түүний зохиосон 2 дуу болон дуулсан 2 дуу байна те. Тэгэд энэ дуунуудаар ямар их тэр магтаалууд ямар их тэр сэтгэлийн гүнээс гарах тэр үгсүүд яг гарсан бэ гэдгийг нь бол ойлгомжтой сайхан байсан. Тэгээд дахин сонсороо энэ хүн Facebook live маань хадгалагдсан үлднэ. За тэгээд сүүлчийн ганц зүйлээ хэлье. Манай нэвтрүүлэг хэрхэн яаж сонсох вэ талаар л одоо нэгэн мэдээллийн чанартай зүйл оруулах хэлэх гэсэн юм аа. Тэгээд даваа гариг болгоны 19 цаг 30 минутаас Улаанбаатарын цагаар Сөүлийн цагаар 20 цаг 30 минутаас явагддаг байгаа. Лайв нэвтрүүлэг маань явагддаг байгаа. Бусад улс орноос сонсч байгаа сонсогчид маань энэхүү цагийн бүс тааруулан өөрсдийнхөө цагийн бүс хилжүүлэн сонсоосоо үнэхээр мэдээж шүнд ч юм уу те өөрөөр ч юм уу бүр ингээд сонсох боломжгүй таардаг. Гэхдээ энэ бол WoW CCM доогуураас Монголиа хэмээх Facebook пэйжэнд хадгалагдаж үлдсэн учраас тэндээс хүлээн аван сонсох боломжтой шүү. Podcast аппликейшнаар дамжуулан аудио хэлбэрээр бас хүлээн аван сонсоорой. Мөн манай нэвтрүүлгийн хом пэйжэд бас нэгдэн орж сонсоорой. Тэгээд бусад мэдээллүүдийг бид пэйжээр дамжуулан та бүхэнд хүргэх болно. Ингээд нэвтрүүлгээ төгсгөж нэгэн магтаалын дуг явуулъя. Тэгээд эзэн бурхны маань яг ерөөл ивэл эх 7 хоногийн турш та бүхэнтэй үргэлж хамт байж үнэн мөнхөд таны хөлдөх гэрэл замын тань яг тэр гэрэлтүүлэх гэрэл байгаасаа хэмээн эзний нэрээр өрөөж байна. Тэгээд эзний үгэн дотор яг алхсан, эзний үгэн дотор яг амьдрсан тэр цагуудыг магтаал дунд байх тэр цагуудыг ариун сүнс та бүхнийг өдөрдөн яг чиглүүлэх болтугай. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртлээр баяртай эрхэм мөндөс сонсогчдоо. Баяртай. Таны заасан замаар тантай хамт алхах үед ямар гайхам гэрэл замд минь гинэвэ таны хүслийг үйлдэж танд итгэж дагах үед бидний дэргэд хамт байсаар байдаг Есүстэй хамт баяр хориг мэдрэх өөр ямар ч зам энд байхгүй зөвхөн итгэж та гэхдээ итгэлийн тэр зам сатотхор их байдаг халуун хайрыг тань яаж тэд мэдэх вэ гэрэлт найдвар дотороо айдаж байгаа хүнгүр таны бэлдсэн баяр баясгаланд орно Есүстэй хамт баяр хориг мэдрэх өөр ямар ч зам энд байхгүй зөвхөн итгэж даа
түүний дууг тэд сонсоод түүний хөлд суух болно. Тэгээд өргөдөн алхаж ярилцах болно. Ямар ч айдасгүйгээр таны хүслийг биелүүлж зөвхөн танд итгэж таныг дагнаа. Есүстэй баяр хориг мэдрээ. Өөр ямар зам энд байхгүй. Есүстэй баяр хориг мэдрээ. Өөр ямар зам энд байхгүй. Зөвхөн итгэж та